За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 8 сарын 4-ний өдөр. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр буюу 5 дахь өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол зах зээл дээр маш том surprise болол барьсан. За юу болсон юм бэ гэд те. За Америк нэгдсэн улсын хувьд бол яг нөгөө макро орчныг тодорхойлдог хөрөнгө оруулагч нар бол нэлээд ач холбогдол өгдөг үндсэндээ хоёр том гол мэдээ байдаг. За үүний нэг бол холбооны нөөцийн сангийн бодлон хүүгийн шийдвэр. За бодлон хүүгийн шийдвэр юунд нөлөөлдөг вэ гэхээр Америк нэгдсэн улсын одоо тэр санхүүгийн зах зээл дөрөг орох, мөнгөний урсгал, за инфляцийн байдал, эдийн засгийн өсөлт төлөвийг бол гаргадаг нэг үзүүлэлт байдаг. Хоёр дахь үзүүлэлт нь бол ажилгүйдлийн түвшин буюу ажлын байрны өөрчлөлт гэдэг энэ мэдээ гэж идэг л та. За жишээ нь Америк нэгдсэн улсын өнгөрсөн сарын хугацаанд дах ажлын байр, шинээр ажлын байранд орсон хүний одоо ийм мэдээллүүд бол байдаг. Тэгэхээр энэ хоёр том мэдээ санхүүгийн зах зээлийг хөдөлгдөг, арилжаа хийдэг хүмүүс бол хардаг ийм үзүүлэлт үйж идэг. За тэгтэл юу болсон бэ гэхээр за Америк нэгдсэн улсын энэ ажилгүйдэлтэй холбоотой мэдээ сар болгоны ихээр 5 дахь өдөр гардаг байхгүй юу. Тэгээ сая 8 сарын 1-нд 5 дахь өдөр Америкийн энэ мэдээ энэ гарсан энэ одоо энэ байна л да. Бид нар одоо энэ дэр. За энэ болохоор non farm гэдэг нэг юм мэдээ байдаг. Ажлын байрны өөрчлөлтийн мэдээ. Тэгээ энэ үзүүлэлт болохоор өнгөрсөн сар буюу 6 сарын тайлангаар 106 мянга болно гэдэг ийм таамаглалтай байсан байхгүй юу. Гэтэл энэ нь 73 мянга болж одоо бууралцтай гарсан нь Дональд Трампын дургуг хүргэсэн байж. Тэгээ Дональд Трамп юу гэж үзсэн бэ гэхээр одоо энэ юу гэж байгаа л да Америк нэгдсэн улсын хөтөлбөрийн статистикийн газар гэж байдаг. Тэрний дарга гэж одоо ийм хүн байж байгаа. Энэ Эрика МакЭфрен билүү гэдэг. Жон нэр юу хуурмаар ийм сонин нэртэй хүн. За ямар ч байсан Эрика гэж нэрлэлчээ. Тэгэхээр энэ Эрика гэдэг хүнийг бол ажлаас халах юу тавьсан байна. Жормыг бол гаргаж ирсэн байна. Ингээд Эрика гэдэг хүн ажлаас халагдсан байж. За энэ нь зах зээл дээр маш том сорилыг бол авчирсан. За юу болсон бэ гэхээр хэдүүлээ сонирхъя л доо. За алтны хаш жишээ нь энэ хараа. Өгчөг 5 дахь өдрийн байдлаар 3200-тай 3287-тай байсан хаш 3362 доллар. 80 долларын өсөлт бол хийсэн байж. За Америкийн индекс гэдэг те топ индексүүдэд үүний Nasdaq гэдэг индекс 23800-тай байж хагаад 22700 руу орж бүхэл өдөө 1000 гаруй долларын уналтыг хийсэн. Ийм зүйл болсон. За дээр нь долларын индекстэй уналт хийсэн. Нэгсэндээ хөрөнгө оруулагч нар долларт итгэх Америкт хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдэг зүйлийг бол авчирсан ийм үйл явдал 5 дахь өдөр бол зах зээл дээр шокийг үзүүлсэн. За үүнийгээ дагаад ер нь Америкийн хувьцаанч төр Европын хувьцаанд ер нь тэр чигээрээ санхүүгийн зах зээл унсан байж. За Дональд Трамп энийг өөрөө юу гэж тайлбарласан юм бэ? Тэ? Одоо энэ Эрикаг яага халсан юм бэ? Тэгэхээр Эрика гэдэг хүн болвол статистикийн энэ ажлын байрны энэ өөрчлөлтийн статистик үзүүлэлтийг хуурамчаар гаргасан. Яагаад гэвэл энэ хүн болвол Жо Байдений хүн юм аа. Энэ нөхөр сонгуулиас өмнөх ч гэсэн хуурамч гарч ирсэн, сая хүртэл хуурамч гаргасан гэдэг зүйлийг өөрийнхөө хуудасаар болон хэвлэл мэдээллийнхэнд ярьцлага өгсөн байж. За иймэрхүү процесс өмнө болж исэн үгүй бол болж исэн. За бид нар санаж байгаа бол 2024 онд худалдааны дайн 4 сар дэгдэхэд Дональд Трамп эдийн засгийн эйгүү ийм нөхцөлтэй байж хахад холбооны нөөцийн сангийн тэргүүн Жереми Паул бол бодлон хүүгээ бууруулахгүй бидний одоо ажлыг бол дэмжихгүй ингэж нэгдсэн юугаар ажиллахгүй байна. Ер нь Жереми Паулыг халуул яасан бэ гэдэг зүйлийг бол ярьж исэн. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр бол хөтөлбөрийн яамны статистикийн газрын албаны даргыг бол ингэж ажлаас салсан ийм үйл явдал болж байна. За энийг бол одоо хөндлөнгийн өмнөх одоо дарга байсан хүмүүс бол хэлэхдээ хизээч статистикийн газрын дарга тэр судалгаа шийдвэрэнд бол оролцдоггүй эднийг зөвхөн тусгай судалгааны статистикийн мэрэгчлэнгүүд бол энэ шийдвэрийг бол гаргадгаа гэдэг зүйлийг бол хэд хэд удаа тайлбарсан байна. Дональд Трампын хувьд бол энд итгэсэнгүй.
Шалтгаан нь Дональд Трампын хувьд бол ер нь бол өөрт таалагдсан мэдээлэл гаргаж ивэл ажиллаж байна. За жишээ нь Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч байх үед Америкийн ажилгүйдлийн ажлын байрны өөрчлөлт 228 мянган дээш гарч байхад болоод Америкийн эдийн засаг сайн байна, Америк байна, би сайн ажиллаж гин гэдэг зүйлийг бол нэлээд удаа ярьж исэн боловч сая өнгөрсөн 7 хоногийн 5 өдрийн үзүүлэлтээр 100 мянгаас 73 мянга болж буурсан нь энэ үзүүлэлт бол Дональд Трамп таалагдсангүй ингэснээсээ болоод энэ хүн ажиллаа хийж чадахгүй байна. Энэ хүн болов яаж ийн хуурамч мэдээлэл гаргаж ийна гэдэг зүйлийг яаж ажиллаас нь халсан гэсэн. Тэгэхээр энэ гадны хөрөнгө оруулагчдад ямар мессеж өгч өгнө гэхээр яг үнэхээр Америкийн нэгдсэн улсын статистикийн энэ гаргаж байгаа мэдээлэл үнэн үү гэдэгт бол итгэх үү үгүй юу гэдэг эргэлзээг төрүүлж нэгсэндээ сонгуульд оруулж эсвэл өөрсдийнхөө ажилд одоо юу гэдгийг тааруулж энэ статистик үзүүлэлтийг өөрчилдөг байвал яах вэ гэдэг хардлага үүсэж байгаа нь хөрөнгө оруулалтын итгэлийг алдаж ингэж зах зээл дээр маш том шокийг үзүүлсэн байж. Хэрв Дональд Трамп дахиж иймэрхүү статистикийн эдийн засгийн чиглэлээр голлох шийдвэрийг гаргадаг хүмүүсийг ийм маягаар одоо ажлаас халах юм бол энэ нь санхүүгийн зах зээл дээр дараагийн маш том уналтууд хямралыг үзүүлэх ийм аюултай нөхцөл байдал бол үүсэж байна. Тэгээд дараагийн мэдээллийг дараагийнхаа дугаараар та бүхэндээ хүргэнэ.